Монголын үндэсний малчин телевизийг сонгон үзэж байгаа эрхэм үзэгчид хурдан сонирхогч та бүхний хань өдрийн төмөн амгалан айлтган мэдчилээ. Монголын үндэсний малчин телевиз үндэсний ус соёлын эдлагч Дидеш компанитай хамтран хүргэдэг Эрдэм туяачт эрмгийн хөлгүүд цаврал нэвтрүүлгийн ээлж дугаар үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. Анхаарлаа хандуулна уу. Үндэсний ус соёлыг эдлагч Дидеш. Манай энэ удаагийн зочин хоморт Булган аймгийн Мог сумын угуул Монгол улсын манлаа уяач цэгмдийн цэнгэл хүрэлцэн ирсэн байгаа. Цэнгэл уяачийг хурдмаар сонирхогчид алдарт саарл азаргаар нь за мөн босоо хээр хэмэх хурдан хөлгээр нь олон хурдан хөлгүүдээр нь ичнээ сайн мэддэг байгаа. Өнөөдрийн манай студид хүрэлцэн ирж морин дуртай Монгол түмэн та бүхний минь сонирхон хөндлөн дээдэлдэг хурдан саарл азаргийнхаа тухай, хурдан хар морныхоо тухай, босоо хэрийнхаа тухай амттай сайхан хуучийг дэлгэх болно. Бидний ярилцлаганд анхаарлаа хандуулна уу хэмээн үзэгч та бүхнийг урьж байна. За манлаада энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Энэ өдрийн мэндийг таньж өгсөрье. Сайхан намарч байна уу? Сайхан намарчаа тавтай байна уу? Сайхан намарч байна. За энэ ярилцлага морь хурдан уяа эвлэгүүл гэдэг юм да. Харин тийм манайхны чинь мэдчилгээ тийм л байгаа тийм ээ. Тэгэхээр цэнгэл ха манай энэ нэвтрүүлэг бол ер нь бас одоо та нэрийг сонсож гисэн Эрдэм туяачт эрмгийн хөлгүүд гэж. Тэгэхээр тантай бол энэ одоо эрмгийн хөлгүүд гэдэг сэдвийн хүрээнд ярилцахаар зэгч байгаа. Мэдээж таны удам судар уяач та хар багаасан адуу малтай ойрхон байсан, адуунд багаасаа эмнэг даах сургадаг байсан гэдэг их олон түүхүүдийг ярьж байна. Гэхдээ энэ удаа хурдан мөс сонирхчдаа таны нэрийг гаргаж хурдалж байсан сайхан хурдан хөлгүүдийн талаар ламтад товч хүргэе гэж хичээж байна. За тэгээд таныг одоо хурдан моринд сүүлд одоо моринд уяач болоход хөтлөн оруулсан тэр дурсамжаар өөрөөр хэлбэл Пунцэг Балчир агсантай уулзсан тэр үе. За дээрэс нь танд одоо анхны одоо түүчээ болж урам зориг сэргээж оржсэн хурдан хар морины талаар, шарга азрах нийтийн талаар л эхлээд ярилцъя гэж бодож байна. За. Тийм ээ энэ үнэхээр бас хууч хөөрөхөд үнэхээр бас эргээ санаж явахд бол арга байхгүй бас дурсахдах тийм л агш байна л да. За миний бие одоо яг харвагасаа уяамар хурдмар өмж өссөн сама даагимдыг сургаж л байлаа. Хамгийн гол нь одоо сургууль соёлоо төгсөөд гадаад дотоод сургууль яваад олон жил одоо адууны одоо ойролцоо бол очиог удаж байсан. Тэгээд нэг өдөр Пунцэг Балчир агсан маань надтай 3 дугаар станцын цаадал нэгдсэн засварын газар гэж газар би инженер хүн. Яг тостой л нэм хар юм харагдсан шүү дээ. Тэгээд надыг танихгүй байна. Хүн танихыг аргагүй. Зүгээр хав хар нүднийг алдсан шүднийг харагддаг тийм л одоо үнс тостой манай станцууч их хүнд байсан үе шүү дээ. Тэгээ ой Пунцэг гэсэн чинь ингэж гайхаж гарч байгаа. Үчи цэнгэл үчи ч одоо ингэж сургууль төгсөж ирээд ийм л хэлисэр хийх байсан юм уу. Одоо бидний мэрэгжил ийм л байдсан шүү дээ. Тэгээ яахан ярь сууж жагаад энэ адуун чулуун Аллахын дэнд адуун чулуун гэдэг газар манайх адуутай чинь цагаанаг үүний сам ирж уу гэж хэлээл тэгэл би авгаа хөвгтөө нилээ хэд сарын дараач л очиод нэр үнэхээр цагаанаг үүний сам гэж бас адуун тэгээ тэдний адууч тэр үед хамгийн их адуутай 400-500 адуутай байсан баг. Тэгэл адууны нэг хар багын одоо тэр мөрөдл маань сэдвэрдэм байгаа үз. Тэгэл ер нь морь уурихаар шийдээд тэгэж одоо сайхан зуныг өнгөрүүлээд тэгээд манай Ямдэрж гэдэг сайн уяачийг би одоо тэр Хүндүү гэдэг хүнээр сайн мэдэнтэй. Хүндүү маань одоо хонгор морьтойгоо бас алдартай олон жил бас улс орондоо нэрээр нь одоо цууд гарч байлаа шүү дээ. Хүндүүийн хонгор гэл байсыг л төрүүлдэг, юм болгонд л төрүүлдэг. Тэдний Хүндүүийн эхнэр манай эхнэр хоёр нэг холбооны инженер их сургууль төгссөн байлээ. Тэгэл Хүндүүтэй тааралдаад ингээд бас л ярьж сууж ууч хөөрч байсан чинь Хүндүү маань үгүй миний одоо хар морь байдаг. Энэ хонгор морь энэ хоёр одоо хурдан морь нэг зоосны нөхөр хоёулаа гарахгүй юм байлээ. Чи юусоо энэ хар морийг ав. Гэдэг юм байна. Тэгээд яг би бодлоо нөгөө бас нэг морьч ууч тийм үү гэж бодож байсан. Тэгээ мөн одоо энэ миний хонгор морьны дүү энэ шар газар байгаа чи 90 соёлыг энэ би тэдээр л авсан шиг ингээл үнэч нэг тэр үед бас бололцооны үн. Тэгээ. Тэгэл авсан жил 98 онд
Их хурдын дараа л авах нь. Их хурдын дараа. Лүндвийн хонгор гэж мөр их хурдад төрүүлсэн. Төрүүлчихсэн. Тэгээ одоо жижигтэйхэн одоо баяртай. Тэгээд хар мөрөө ер нь гайгүй тэр үед нь бас найзаа хөдлөгч тийм болцоотой болцсон. Азарган ч гэсэн энэ хадуураад идэх гинэ л дээ өөр дээр нь бахаар. Тэгээд чамд эзэн өөрчлөгдвөл юмыг яаж мэдэх өөрчлөлт магадгүй гэдэг. Тэгээд нямдэрчтэй танилцаад нямдэр танилцах угаасаа Лүндвийн хонгор мөрийг үйдэг байсан, шар газрыг үйдэг, хар мөрийг үйдэг. Тэгээ 98 онд нямдэрч одоо осол эрдэнэтэй уяач шүү дээ. Тэгээ хөнгөн одоо морины одоо тэр хоол ундыг тааруулах, сэтгэл санааг нь одоо яг хөтлөх, хайтруулах, халахуулахаас ер нь бол сүрхий тийм уяач хүн байхгүй. Тэгээд би чамд энэ морийг үйж өгнө одоо гэл. Тэгээд л улсын баяр наадамд юу яалаа. 2 мөрөө одоо саачиг 98 оны уралдаан болдгийг 99 оны. 99 оны уралдаан. 99 оны уралдаанд чинь хар мөр маань 2 бодилсан юм а тэнд. Их нас бодил. Ер нь бол тэр үед чинь одоо улсын баяр наадмын чинь хамгийн нэг бэрхшээлтэй асуудал бол морины бодлон гэж одоо яриа бол одоо тэр хавийнх миний үеийнх нь андахгүй. Миний дээд үеийнх нь бөөр сайн мэднэ. Тэгэл одоо тэр л их бодлон болдог. Одоо Батлан хамгаалах амл тэр чигээрэл цэрэг одоо цагдаа нар бүгд л дайшлагдсан. Тэгэл одоо яаж хийж байгаа бодолчдаг. Тэгэрнээ эхний нэг 500-аад мордл 480-500-аад мордл уралдаанд орсон юм шиг байна. Тэгэл эхний 220-аад мордл наашаа гарцсан. Нэг л одоо адууч нь ер нь бол жолоогүй шүү дээ. Нэг л ухсыг л тэгэл ерөөсөө хүүхдэд дийлдэнэ гэж байхгүй л дээ. Тэгэл эхний 200 гаруй мордл миний хар мөр төрүүлж ирдэг юм байна. Би ч бөө баяр. Тэгэл ер нь төрүүлэхийн алдад л бодлон болсон, хагсан, тэнд үлдсэн барьсан гэл одоо бүгд наадамчдын л одоо яриа хорил бас тийм боллоо. Тэгэл яг гутлгүй би өөр одоо нэгэнт одоо барихгүй юм чи би нэг маяхныхаа одоо энэ юуны динжард тэнд хар мөр өөрөө солилцоод хүүхд тогтоо морь соллож морь яаж сурсан болохоор тэгэл морь солилцлаад маань надыг даасан найз нөхөд хамаатан садангууд бүгдээрээ л баярлал одоо яах вэ одоо ямар ч л төрүүлээд ирсэн энэ одоо сайхан юмтыг чинь соллохгүй болохгүй гэл гэрийнхэн гадаа сайхан хатгад уяад солилцохол байжсэн. Дараагийн морьд ирлээл гин. Дараагийн морьд дахиад ирсэн чинь Лүндвийн хонгор морь төрүүлж ирж байна. Тэгсэн барьсангүй энэ одоо бодлон дортлсон гэсэн юм уу яасан одоо тэр үеийн учрыг одоо хүртэл олдгүй. Тэгээд Батчулууны халдсан мөрөгдөл хөргөн халдсан мөрөгдөл би тэгжэл санаад идэх одоо март хойно урд нь орсон байж магадгүй. Тэр төрүүлснээр л тэгэл тэр жилийн наадам яа юу хар мөр их нас оролдохоос өмнө шар газаргаа оролдох болов. Шар газар энэ хойтлолд 7 хоногт би Лүндвийн нямдэржи манайхан бол одоо морь сунгаж одоо сунгаагаин тэгж байтал тэнд чинь буурал жаминдэрч буурал тухт гэдэг нэг мундаг газар л тэнд хэрнээ ноёлондоо. Тэгэл 7 удагт манай шар газар бол ерөөс ихний тэр буурал тухттай л ер нь ойролцоо ирдэг байсан. Тэгээд яг наадам нөгөөдөр гэж явах шар газаргаа нямдэрч алдчихжээ. Тэгээд алдчаад маргааш л одоо яг олоод авлаа. Олж аваад яг ер нь гайгүй байна гэсэн. Бөө шарахтай байдаг юм байна. Тэгээд би тэр даваа бах руу явлаа. Ээж чадны тэнд мөр үйж байгаа гэл. Одоо манай шар газар нэг ийм болчихлоо. Энэ одоо зөндөл хатвал тоог хойно юу 7 хоногт дуулаад байсан л да танаа шар газар жаминдэржин буурал хоёр л одоо яхахгүй босоо байна л гэж яригдаад байсан. За өмнө наад ч одоо их тусгүй юм болж азрыг чинь хамгийн торгон ирэн дээр л одоо байнг барьдгүй. Нямдэр шашир хүн одоо яасан болдоо л гэсэн юм яригдаад өнгөрлөө. Тэгтээ над хэлсэн юм нь юу гэхээр нэг азрганы сорив нэг морины ардл байдгийг шүү. Тэгээд би давхиж ирээд өглөө нөгөө нямдэрч одоо яах вэ энийг чи уралдах хэрэг байна уу гэсэн. Ямар хамаатай каст колород тарьж байгаа явуулчихна зүгээр өвчний намдаа явуулчихна гэдэг юм. Тэгээ би амхандаа тэрийг тооллоо нэг за 50 л хавцаа 50 гараал явуулчихлаа. 51 байсан гэж. 51 байсан тийм. Ер нь бол 51 байсан. Тэгээ хумар азраг дахиад ирлээ. Манай шар газар 50-д ирсэн шүү тэгэхэд. Тэгэл би тэр
эрдэмт уяаш энэ онон давах энэ ернэн уяасдаг бол одоо биширт яг одоо даваа хогод бол тэрхэнд бол үнэхээр яг оншилжтэй нэг хазалтал нэг одооны дараа гэдэг чинь үний юм байна. Зөвхөн аргагүй сайн дээр нэг 51 байлаа гэхэд 50 ирсэн юм байна даа гэж бодож байлаа. Ийм түүхтэй одоо манай Шарга газрагчин тэр 3 сумгаан өнгөнд байгаад байсан гэж ярьдаг тий. Тий, ер нь бол 7 хоногт бол ерөөсөө яригдчихсэн л да зартай байсан. Тэгээ шарга газар маань бол яг дараа жил нөгөө хаврын алтан туурт гэдэг наад Болгон аймгийн Хишүүн төр сумд хийсэн. Энэ уяашдын холбоо тэгээд одоо аймгийн засаг дарга тамгийн газар тэр чинь бас бүсийн наадам болсон юм л да. Тэр бүсийн наадам шарга газар 3 дахь хөдөлж өндөр зул төрүүлж хоёрт орж бүргийн нэг хүр газар төрүүлж ирсэн. Тэр одоо хаврын басал баярсан бүсийн баяр. Тэр бүсийн баярт би ч хотоос нэмдэрж ер нь өөрийнхөө үйжсэн 2 морийг миний нэр дээр уралдуулсан. Төрүүлсэн хөрмөр хоёр дөрөвт орсон хар морь хоёр. Тэгээ миний 2 морь 2 3 дороо дээрээс энэ чи айргийн эхний 5-ыг би авчтیں۔ Чинь саксурч байлаа шүү дээ ер нь бол. Тий. Тэгээд аливаа зүйлийн эхлэл гэдэг маш их чухал. Уяачтай өөрсдөө бүх зүйл дээр бэлэг дэмрэл боддог. Гэтэл та морь гэдэг энэ одоо уяач гэдэг энэ морины ертөнцид орчихтэй их хурдад төрүүлж их хурдын төрөв шигшмэл морь их хурд дурлааны төрөв лөндөө онгор морины төрсөн дөө шарга газар. Тий. Үнэхээр хурдан байдуу тэр 50-д хазуулчаад улсад тэгээд тавьж ийн гэдэг тий. Үгүй юу. За тэгээ хар морь гэж тэр одоо чинь улсын наадмын төрөв шүү дээ. Төрөв барайг л болохоос улсад төрүүлсэн их морины төрөв гэдэг уяачид ямар их азамтай сайхан зөвлөлээд тэгээд дараа жил нь тэгж нэ. Хоёлаа ярилцлага системтэй болох үднэс. За тэгээ улсын наадамд одоо азраг бол 50-д хазуулцаа ахиж уралдах боломж байхгүй. Боломж байхгүй. Тэгээ тэр наадам ингээ өндөрлөөд нэх олон өвгөн ноёны наадам болох. За ламын гэгэний наадам гэх тэр чинь одоо бүсийн наадамд эд эхэлж исэн л үе шүү дээ ер нь бол хамгийн анхных нь хаврын баярыг бол Фонцог Элжрагсан тэр дэлгэр хааны болсон наадам байгаа юм 96 онд. Тэнд их моринд нь галын хөрөнгөд Батмрахын хөрмөр төрүүлж ирсэн. За энэ сандгдэржи харуулв. Тэр ч бас нэг хайрыг төрүүлж ирсэн гэж тий. Тэгээд тэр баяр наадмаар би анх даваа гот юм танилцсан да. Тэр нэг шаварт суудсан багт би нэг гаргаж өгөө тэгээд даваа хоог одоо аргагүй яач тийм мэднэ л да. Даваа хоог бол миний митиг бол яаш мэдвэ. Тэгээд тэр үеэс л одоо олон сайхан залуучууд морь үйж эхэлсэн. Одоо манай Талигаач Батхүү Ажнаа Батэрдэн за ингээл одоо 5-7 нэртэй болсон давагдорж тэгээ олон улсууд л ер нь тэгээд морил бол нэг хэдэн үеийн залуучууд л дурлж орж ирсэн л дээ. Тэдний нэг нь л одоо миний бие байгаа. Тэгээд нямдарчууч одоо нямдарч манлаа бол бэлэн чамтай хэлмгээд оломгой ер нь үг хэл хурцтай сэтгэл цагаан хүн шүү дээ. Тэгээд тэр улсын наадам дээр хар морийг төрүүлж ирээд тооцоо ойлгохлоор нь Баян онгорын ламын гэгэн рүү очиж уралдаг гэж тийм. Тэгээд хэлэхдээ явахдаа бүр жолооч үлдсэн явж байсан гэж ярьдаг. Тэр их сонирм. Тэгэл хүүд олоодогт ингээд одоо нэг 2 морь бол одоо нэг зоосны нөхөр гартгаал гэж их ярих дуртай хүн л дээ тэр. Тэгэл одоо би лүндүү бол алдарт уяаш болсон юм чи одоо энэ өвгөн ноёнд очиод уралдаар. Гэхдээ лүндүүд ингэж хэлсэн юм. За чи сунгаа монгоо ерөөс хийхгүй шүү. Ямар сунгаа хийхгүй үсэргээд хийхгүй зүгээр л чи өөрийнхөө данг юугаар хатрагаар байлгаж байгаа. Тэгэл яг наадамд тавиараа чи тэгвэ гэлдэг. Тэгж хэлсэн бүр миний бин дээр. Миний хар морийг бол за энэ хар морь бол одоо өнгө орсон. Ярих юм байхгүй. Одоо би чамд нэг төрөв хийж өгнө. Гэл тэглээ. Тэгэл нэг идэ удаа ягаал нэг нохоо тэргээр захарж нохоо тойрчнээс чи мориныхоо өнгийг харагсан нэрэн ч хар ногоон болцсон л энэ хар солонгор бол айгүй гоё юм. Тэгээд лэрээс идэ бодаас очил тэгэл яваад өгсөн. Тэгээ нэг тэр машин дээр нэг танихгүй хүн сууж байна. Тэгээд би бас юу хүнтэй бас яваа гэсэн. Наа чинь машин барьдаг жолооч юм. Яах ч юм. Одоо наа чи 69-ийн гэсэн тэр чинь барьж ирэх хүн байхгүй шүү дээ. Тэр анхны хурдад бас лүндвийн хонгор морин дээр тэгж ам гарч исэн гэсэн шиг яг л тийм юм болсон л доо. Тэгээд авч исэн болохоор ахаад авчин л гэж бодож исэн. Ер нь бол одоо тухайн үед бол
би одоо бодож байгаа харморны тэр өнгөн солонгорсон тэр байдал нь бие байж байгаа тэр үнэхээр одоо юм ёстой шууг үүсэхгүй юу үүсэхгүй гэж бодогдмоор байсан. Тэгээ яг цаашаа явж байгаад энэ даваа юуны юнг аравч тааг даван дээрс морь оноо тэр үе чинь бас морьч сураагүй байсан юм байна. Одоо бодож байгаад хашлаг машлаг хийхгүй нэг өөрийнх нь одоо гүзүүн дээр л яачж байгаа л нэг донслогоон дээр л унгацсан юм байлээ чаваас. Тэгээд хармор маань бас эндчээ. Тэгээд одоо манай олон уяач нар залуучууд их дэмждэг уяач нар байлаа шүү дээ. Энд одоо гонтер чинь. Тэгэл харамссан юм билээ. Одоо гайгүй сайн хурдтай болж ясан. Усууд ингээд хүн байгаа юм манай энэ зингэл одоо яаж тэ сайхан дадунд нэг харамсч болдгүй шүү. Дагаж ирдэг юм сайхан байдгийг гэж хэлээрэй гэж бүр хүнээр тэгж хэлүүлж ирсэн байгаа даа. Тэгээд дараа нь ер нь бол 2000 оноос л тэгэл ер нь юмтай болж өгөөч гэдэг Баатарт бас хэлсэн. Тэгээд тэр өвгөн ноёны наадам манай хүн үтсэн мэлээ. Манай давга ажнаа гин одоо сайхан соёолон язаалангууд тэнд их сан оролцсон. Тэд нар бүгдээрээ явж ирсэн. Тэгээ би бол тэнд очиж өгөөсөн. Тэгээ над нэг язаалан санал болгож ирсэн да. 2000 он. Тэ. Тэгээд яг энэ хэдэн төгрөг байдаг юм бол энэ сайхан манай чиний нэрийг гаргах байх шүү гэдэг авах. Тэгэхгүй хаада юу гэж энэ тгийлдэл гээл би ч одоо бөөм хорхоо шүү дээ одоо тэгээд гэсэн морилны Өвгөний наадамд чинь саар лазрах саар соёлын чинь 50 дээр гараад л за энэ яадаг одоо вэ гэд яваад өөрийнхөө хэдэн соёлын дээр хязаалан дээр очсон байж талаараас ороод ирсэн гэж ярьдаг шүү. Тий, даваа хөвгөл яг энэ сум энэ тентгийн сум юунда аймагта төрүүлсэн хүч хөдлийн хязаалангуудыг л хараа явсан юм байна. Тэгэхдээ хүмүүс энэ саарл энэ гайг өгөл гэж ярьсан юм шиг байгаа юм. Тэгээд нөгөө саяны миний хэлдгэр давга Батэрдний мордл нэлээд явж байгаа л манайш харснаас нөгөө саарл тэр хойно нэх гараагаа за энэчтэй мэдэхгүй гэж бодоод тэгээ ууршаа нөгөө хэдэ харж байгаа л эргээд яваад ирсэн нөгөө тэр бүр нэлээд ойртоод ирсэн гэж. Тэгээ энэ яадаг адуу вэ гэж дагсан чинь ерөөсөө тэгэл бусд нь ингээл зогсож байгаа юм шиг нөгөөт нь ингээл мотоциклтэй хүн шиг ингээл зүсэл явсан их тайван хараалт мараалт нь болоод тамтаггүй сайхан л гэж даваа ханаад тийч одоо бүр нүдэнд харагдлаа ярьсан л да. Тэгээ би одоо хорхоо өрөөл та энийг авч өгөөч гэл. Тэгээ яг мөнгөтэй ч би ч хоёр ч нэг ч явуулаа нөгөө хүн олддог үлгэн. Тэгээ дараа нь дахиад л явуулсан. За 3 дахь дээр л ер нь тэдэ авсарсан да. Тэгээд авсарсан жилээ сайхан байлгаж байгаа л соёл өврөө улсын баяр наадманд. Одоо нутаг сэлэгч гэсэн бас хавар хэцүү байсан. Тэгээд одоо улсын баяр наадманд дөрвүүлж ирсэн соёлд. Тэгшэн жил одоо тань төрийн зэрлэгт наадмын анхны хайрыг өчирч байгаа. Анхны хайрыг тэр анхны тэр хайрыг чинь бас Монгол сумын одоо тэр баяраар тэр үчи нэг өдөр л баяр наадам хийдэг үлээс сумч тэр аймагч тэр ерөөсөө тэр чинь одоо л одоо ингээл хамаа намаагүй зөрүүлж наадаад болохоос нэг л өдөр болдог. Тэгээд радио телевизээр сонссон нутгийн ахмад нөхдүүд л ерөөсөө баярлалдал хөөрөлдөл хашаалж байсан. Тэр үед бас их бэлгшээлтэй юм нь бол одоо их хурлын дараа бас энэ шугай мэдээсэн. Энэ шугай манай нутгаас одоо морь одоо харагдлаа. Энэ бол маш сайхан болгоны нэрийг гаргалаа гэж одоо баяр хүргэж манай гэрт ирж ингэж баярлж өгч байсан да. Цэнгэлийн саарл гэж аргагүй нэг үе шуугуулж байсан адуу. Тэд нар чинь даагандаа сумандаа төрүүлээд шүдлэн үрээ аймагтаа төрүүлээд хязаалан өндөр өвгөн ноёны дайшиг төрүүлчихэж байгаа шүү дээ тий. Өөрөөр хэлбэл 3 жил дараалаад одоо шат шатанда ахаад төрүүлсэн адуу. Бас нэлээ өөр хүн анштай. Тэгвэл би одоо буруу хазгаа санджээж магадгүй шүү зингэл цаг хугацаа их олон жил өнгөрсөн байна. Таныг эхлээд 10 сая төгрөг авдраа хэрэгтэй явуулсан л гэдгийм блэ. Аваад иргээд. Тэгсэн чинь л буцаад ирсэн л гэж ярьдаг шүү дээ. Тэр үнэн үү? Үнэн. Тэр авдраа ирэх нь ч юу гэж ярих вэ? 10 сая төгрөг. 10 сая нэргээл. Хойн цаг үед одоо 2000 онд 10 сая төгрөг билүүгөө явуулахаар буцаагаад явуулж ирэхлээр тухайн хүн ч одоо адууныхаа ханш одоо эрен битвийг бол мэдээд л байсан юм шиг байгаамаа тий. 69 л одоо 5 сая байсан шүү дээ. Тэгэхээр чинь одоо бас гайгүй л үнэтэй байсан бай таарад байгаа. Ер нь бол надыг
тэр үеийн одоо уяач нар найз нар хэлдэг их үнэтэй жаадаа бол одоо манай Содон цог одоо дууны багш хүн тэр бол одоо анх их үнэтэй 5 сая билүү тэр морь авч ийсэн гэлээ. Дараагийнх нь намайг хэлдэг шүү дээ. Чи бас багшигаа дуурайс ерөөсө адуун тэр мундаг үнэ хайж байна шүү л гээл. Та бол ерөөсө хараагүй. Давх хугаанд баримж байгаа л тийм ярьж. Гэхдээ тэр чин тэр том хүн тэгээд бусдын зогсож байгаа мэт нөгөөх нь одоо зүсээд л явж байгаа хэр яаж одоо зүгээр ах вэ тий. Ер нь бол зүгээр одоо хүнд ямарваа юмд итгэж байж юм чинь их юутай бодож цаг золбоотой хэмэртэй байгаа. Итгэхгүй энэ юу бол даагаад хэрвээ одоо тэр хүний одоо даваа хаатрын үгэнд итгээгүй гэсэн бол одоо би чинь нэг явхад тэгээ за энэ бүртгэхгүй мэ нэг болж болно. Хоёр дахь болж энэ ч заадаа яах вэ гэд хараагүй энэ над ирэх сонирхоогүй юм байна гэдгийг юм ингээд яаж тэ тэгтэл тэр хүн айгүй одоо нүдэнд харахтал ярьлаа гэсэн шүү дээ. Тэгээ тэрэнд итгэл үнэмшил байна. Тэр хүний одоо маш их дадлаг туршлага тэгээ энэ хүнээс одоо ийм сайхан үг гарч байгаа. Би юу гэж одоо нэгэн одоо усчмаар үе чадаагүй шахуу гэж юу гэж одоо ингэх үг гэж л одоо биширч хүндэлж итгэж байж л авч байгаа юм да. Хүний итгэл бол ямар баяр нь цаашдаа зөвхөн морьч биш. Ажил хөдөлмөрч гэсэн итгэл даалгаад хүнд энэ төр даалгавар өгөхөд бол итгэсэн хүн бол ажлыг бүтэтгэл юм байна л гэдэг олон юм дээр харагдсан шүү. Тэгэд одоо дараа 3 дахь явж иж л авсан юм а гэж. Тэд дээр нөгөө үн ханш нэмэгдсэн үү? Гэхдээ яг нэг нэмэгдэж барайгүй. Ер нь бол яг тэгэл нэг босод юм бол нэмэгдэн шүү дээ. Архич нэмэгдэх юм уу? Одоо тэгээд эдээ будаач нэмэгдэх юм уу? Тэр тал дараа ингээ яах юм бол нэг ёсны бас жоохон нэмэгдэж л байгаа бах тий. Тэгэл баг та тий. Энэ саар лазарны удмын талаар би 2 янзын мэдээ. Ер нь бол галшрын ядуу. Галшир удмын ядуу тий. Тэгээ 1951 он буюу ардын хувьсгалын 30 жилийн ойд төрүүлжсэн цэгмдийн бөгөө уулын удамтай л гэж ярих юм билээ. Тий, тэгж яриад байгаа. Одоо энэ манай хэм бол их сайн ярьдаг. Номондооч бичсэн байна лээ. Санжаадэрч Хэмтээ аймгийн орой уяачтай холбооны дарга байсан л да тий. Санжаадэрч гэсэн ярьдгийн. За би яг үнэндээ бол яг л одоо хүртэл төөрөл явдаг. Одоо би Хэнтэд оюун эрдэнэ сайд одоо хэрэглэх газрын дарга байгаль орчны яамны тэрийн нэрийн бий байхдаа цуг 2-3 удаа нэг аялал жуулчлалыг хөгжүүлэх очлоо л доо. Тэгээд дараа нь ингээл энтийнхэн одоо дадлалч юм батчрээч ингээл очиход л хүмүүс шаваал ирнэ. Тэгээд одоо энэ манай нутгийн одоо тэр нутгийн энийх гэл ярьдаг байхгүй. Дараа нь оюун эрдэнэ сайд ирчээд манай энэ цэнгэл дарагч нэрээс Хэнтигээс нэр дэвшин үзгэр чөлөөт юм байна. Надыг би хуралдуулах гэдэг чинь биш. Цэнгэл дарга дээр хошворч бөөгнөрөө дэвшүүл гэж ярьсан байдгийг тий. Үнэхээр юм бас адуун дуртай монголчууд бол ер нь бол ямар ч одоо монгол хүн бол адуун дуртай л да. Мөнхбат аварга 8-д байхдаа манай дээр ирчээд ингэж ярьж ирсэн. За ер нь одоо түрүү морь үзэж уралдаж байгаа морийг харсан 8 настай хөгжөөс 80 настай шунтрал самсаас хэрдэг юм аа. 2 бүх барилдаа тэгэхээр тэхүү үгүй үстэй. Тэгэхээр монголчууд жинхэнэ монгол хүн гэж юм олор эрдэнэ морио ингэж одоо хайрлтын шинжин энэ харагдаж байгаа шүү дээ гэд ярьдаг байсан. Тэгэхээр үнэн юм байл л дээ. Тэглээ яах вэ? Тэгэхээр морьч одоо ястай нэг яг нөгөө үн цэнийн тэр амин сүнслэг чанарыг мэдсэн таньсан хүн бол хурхын л аргагүй шүү дээ. Аргагүй тийм. За тэгээд дараа жил нь Цэнгэлийн саарл гэдэг азрах тань төрийн наадмын төрөв адуун сүргийн манлаа азрах төрүүлгэн гэдэг ямар их баяр хөтөл байдаг юм бэ гэдэг одоо энэ хүмүүсийн сэтгэл хөдлөөс мэдрээл явж байна. Юугүй одоо тэр үед чинь би бас төрийн нэрийн бичгийн дараа нөгөө сурын холбооны дарга байсан. Тэгээд суран дээр байжсэн чинь манай яамны замын газрын дарга одоо хар лагн хар гэл манай бодыг нэг мэрэгжлийн дандаа тэгдэг. Бод маань луцсаж шүү. Цэнгэлэл юу гэсэн чинь саан лазар шин төрүүлээд ирлээ шүү л гэж. Яг үс гэж бодсон. Яг байл байх би яг үс чамаар тооцвол гэд. Тэгээд л одоо яг л нөгөө муу явар хэлдэг самсаас ихрал болно. Эхнэр өгөөл луцж хөөе чи наашаал хоёул одоо азар руу яв. Цаатар чин төрүүлсэн л гэж нэгсэн. Үнэн үл гэж юм. Тэр үгүй хоорондоо хүний тэр хамаг ингээд огшдог тэгээд одоо самсаас хэрдэг баяр хөөр бол өөр ирэхгүй болдог юм хэлээ л дээ. Төрийн наадамд одоо төрүүлж яах гэдэг чинь ямар зүг аах вэ? Тэгэл одоо олон уяачтал тэр тусмаа азрах гэдэг бол бас л
том амжилтчүүдээ л гэж ярьж байсан. Тэгээд тэрнээс хойш одоо бүс наадамд бас нэг над дээр 4 төрүүлчлээ дээ манай хаалж байна. Ерөнхийдөө тэр хамгийн их хол актер төрүүлсэн энэ 2006 он Эзэн Чингис хааны одоо мэндэлсний 850 жил хэдэн жил болж байлаа 40 жил байл. Тэрэнд нэг хаврын баяр болоод Багнуурт нэг хүүтэнд одоо энэ голдын шарга за ингээл олон хурдмарт оролцсон. Тэр оролдоонд л хол төрүүл ерөөс ингээд хүмүүс үл үнэндээ бол одоо энэ саарл идэх хурдан гэдгийг харуулсан л да. Тэрний өмнө Дүнжин гарууд 2 төрүүлсэн байсан тийм. Тэгэл одоо яг сайн садамантахгүй тэгээд голхоо сох асуудал гарсан. За тэгээд занд нь бас олон төрүүлэх байсан юм аа. Тэгээд тэр өвдөгийн бас хүмүүс ингэж зүсч ирсэн шүү дээ манай саарл дээр чинь. Баянуурт тогтно гэж ярьдаг тий. Баянуурт манай нутагт л бүр Монголд байх ч юу Монголд байх. Монголд юм уу? Монголд нэг хэсэг байлгасын зүүн тэгээд тэнд очив өвдгийн ингээд зүсцсэн байсан. Тэгээд би бүр гайхал тэгээд адуун тэгж сэтгэл гаргамааргүй юм одоо тэгж өвдгөө зэрэмдлэг болтлоо тэгж одоо юмд төмөр юмд орно гэхэд л их л эргэл зэтэл байдаг юм да тэгээд ер нь бол нилээ хэдэн төрөв бол алдсан л да. 2006 оноос хойш юу н уралдсан юм уу? Би уралдсан гэж санав. Уралдаг. 100 их сайн байсан. Тэгэн дээр манай даваагч надад чи ер нь нэг он дээр очиж уйлдаа та нар үүдингийн осол гайгүй гэдэг. Тэгэл он дээр очиод онч манай хээрмэрийг үйжээлээ. Тэгээд тэр үед нөгөө мөнгө хөлтийн тэр ч мундаг бас л тэнд оролдоонд манай саарл бол онцгой байсан л да бас л төрөв. Ягаад хаврам төрүүлчихсэн. Тэгээд 6 он төрүүлсэн 7 онд бол ер нь бол гарцаагүй л байж байгаа. Тэгээд голхоос өгөө тэгээд бүр одоо яагаагүй шүү. Урдах боломжгүй болсон. Жирэмсээ толцоо яаж оролдох гэдэг чинь. Хэд хүрсэн бэ? 27 хүрсэн шүү дээ бас. Сайхан. Эсээ тэгээд ер нь бол хамгийн сүүлд нэг үзэхэд юм идэж чадхаа штеп шүүд нь ерөөсөө имтэрдэггүй болч тийм л шүү дээ өөр юм. Тэгээ ер нь нутаг талд нь би одоо скватрын болгон юу хинти тал руу навчиж тэнд нутгасан шүү. Тэгээд би зүүн баруун талын торог дийсүүлтэн би оюун эрдэнэ өгсөн одоо нутгийнхаа энэ дадлынхан танаа нутгийн бил аваамаанда дахиараа гэл би нэг хүнээр дамжуулаад өгсөн. Тэгээ хэл баярлж лээ гэсэн тий. Хурдтай болох хэрэгтэй шүү танаа нутаг чинь ингээд. Саарл Лазар нутагтай байж байгаа талис юм уу тий? Тий, ер нь дэвиж хэлж болно. Гэхдээ ч скватер талд, дорн талдаа л да. Дорнын болгон талд хинтиж ойрхон шүү дээ. Өөр төлөвд ер нь хэр авч чадсан бэ? Одоо Саарл Лазарны хэд хүүгийн төлөв явж байна? Одоо бол яг өөр төл гэхээр бол бас нэг уйдаг байсан болохоор бол цөөхөнгүүтэй. Тэгээ цөөхөнгүүтэй охин талаас нь бол харин юм гараад байдаг. Эрт тал нь бол нэг л лазар, 2 лазар тавьсан. Бусд нь бол тэгэл ихтэй би ч одоо гар султаач гэдэг юм уу амтын хүн одоо яан тэгэл одоо би сэтгэлээс л өгдөг тэгэл усууд өгөөл явцдаг. Одоо тэгээд тийм олон биш юм чинь тэгэл өөр төл их сайтай нэг сайхан одоо шүтлэн үрээ байж байгаа. Юу соёолон болж байгаа Эрдэнтийн наадамд юу яасан хар шороо идээ тэгээд хөрхи бас явчихсан. Ер нь бол хүмүүс хасаад л тэр үе чинь одоо энэ юун тамагч их ховор байлаа шүү дээ. Энэ азотоор хийдэг тамаг. Тэгэхээр азотоор дарсан тамагтай болохоор энэ ирлиз байна гэдээ бүр одоо саарлын бүр яхаргүй Монгол үрэг чинь хасж исэн. Тэгээ би нэг уцаар ирээд нэг юм араас явуулсан хүүхдийн номер авсан байсан. Тэгэл төрүүлэл гараа явчих тийм ээ л дээ нэг чинь. Тэгэнгүүт нь цагдаа нар хавчиж шуулж авчиход хэр болоо тэгээ шор хадуулаад дийлдэхгүй шүү дээ. Соёолн чинь. Тэгээд өөрхий явцсан. Тэгээд иймэрхүү байдлаар хүний хөдөлмөр манай одоохондоо нэг зүгшрэх байх тал гэж бодох юм. Тэр чинь ирээд бодлоо тавьсан энэ тэрийг хасч болно тэгээ хасаагүй тэгж байгаа тэгээд явуулчихж байгаа байхгүй юу. Уг нь бол их л хурдан мөрөөс. Дараагийнх нь нэг охин төлөөс гарсан нэг хөрмөр
одоо энэ Атрын 60 жил төрүүлээ Сэлэнг аймагт их хурдад цаашаач оролцсон, наашаач оролцсон, хоёр талдаа оролдож гуравт орсон доо манай хөрмөрч их сайн хөрмөр. Энэ жил их сайн байна гэж одоос л зартай байжсэн. Нэг олон түмэнгээд их зар тавихар ч дими юм билээ. Ханиа төрөд улсын бий олж чадсангүй. Тэрний дүүн нэг хөрмөр сайн байгаад идэг. Тэгсэн би юунд очиж оролцчихгээд Дундговын нааданд очиж оролдох гэх нэг Дундговын ойцсон нэг юу Дундговын газар хатуу штэ. Тэгэхээр би нэг тийм элгэн цавуул шиг маань 4 хөлийн алуулгасан чинь 1 мм өндөр байна гэдээ тасцсан байсан. Тэгэл яг энэ жил жахан өмгүү гэдэг юм, азгүй гэдэг юм, морио оролдуулж чадсангүй азрагч байсан. Тэгэл ер нь манайхан ч одоо ингээд нэг жижиг сажиг юмар ерөөсөн чинь болохоо байх нь байна л да. Одоо тэгээд энэ байдлаар яваад байх юм бол чинь өөрснөө мэдж байгаа мөртлөө тэгээ мэдээгүй юм шиг тэгэл наа чинь тийм юмны огшлын юм нэшил өндөр маань тийм байна гэдэг. Одоо сервэний юу гэдгээр бол одоо хайр найргуул юмыг хасаа хайр найргуул юмыг оруулаад байх юм гэдэг энэ нэг жигдэрх болов гэж бодож шүү дээ. Тий. Морины юмд хэмэр та ийм адуутай юм дээр хэрүүл орвол өг зүрх дими гэдэг манай эцэг өвч тэгж хэлдэг байсан. Тийм учраас би янз бүрийн яриа хөр гаргадаг л дээ. За тэгээ аминаар аваад гэл өнгөрдөг. Иймэрхүү байдалтай энэ жил наатчлаа. Үндэсний өв соёлыг дээдлэгч дэдиш. Үндэсний өв соёлыг дээдлэгч дэдиш компанитай хамтран хүргэдэг. Уяач хурдан морины сэтгэлдүүд та бүхэндээ зориулсан сурвалжлага маань хүрэхэд бэлэн болсон байна. Бид Баян хушуун дахь удам шонхор урлан зарим ирээд байна. За энэхүү урланд бол хурдан морины зүтгэлтнүүд уяач та бүхэнд хэрэгтэй бүх төрлийн бүтээгдэхүүнүүд хийгддэг байгаа. Хамгийн гол нь уяач одоо Сонгол морин спортын мастер Монгол улсын морь цоллооч энэ хот маань өөрөөх одоо онл практик хослсон туршлага дээр үндэслэн яг манай одоо хурдан мориныхонд хэрэгтэй байгаа бүтээгдэхүүнүүдийг тусгаалan үйлдвэрлэдэг байгаа. Тэгээд ингээд урлан дээр нь орж бүтээгдэхүүнүүдийн талаар танилцуулга авъя. Өдөр хамт явцгаая. За удам шонхор урлангийнхаа онцгой зарим нэг бүтээгдэхүүнийг үзэгчдэд танилцуулъя гэж бодож байна. Ерөнхийдөө бол хурдан морь сонирхогч морь уйдаг хэн бүхэнд хэрэгтэй бүтээгдэхүүнүүд яг нэг дор байгаа. Гэхдээ эдний яг урлангаас гаргадаг онцгой зарим нэг бүтээгдэхүүнүүдийг одоо яг бүтээгчийн тайлбартаагаар хүргэе гэж бодож байна. За би хамгийн түрүүнд нөгөө их сонирхож байгаа зүйл болохоор энэ нөгөө хадууралт морийг хадуурах гэдэг маш том асуудал гэдэг тийм хурдан сайхан байжгаад гараа авчлаа гэдэг. Тэгэхээр энэ асуудлыг шийдэх хазаар би тэргүүтэн бий болгосон гэж фэйсбүүкээр уншсан. Тэрийг эхлээд танилцуулъя. За сайн байцгаана уу. Ямар ч байсан манайх бол хурдан моринд адууны тоног ирэл хурдан морины имэйл хазаар бүх төрлийн юмнууд хийдэг. Тэгээд ер нь бол сүүлийн үед бол тусгай зорилтын бүтээгдэхүүн гэж бид нэрлээд байгаа. Яг хадуурдаг одоо яадаг одоо унлага ашиглагад зориулдаг ч гэдэг юм уу. Иймэрхүү юмнуудыг бол бас үйлдвэрлэж хийж байгаа. Хадуурна гэдэг бол одоо уяа буруу одоо моринд байгаа манай уяачид нийт хүмүүст одоо ер нь бол моринд байгаа хамгийн бас нэлээд ийм толгомдсон одоо асуудлууд нэг байдаг учраас ерөнхийд нь бол гадаад байдаг бүтээгдэхүүн янз бүрийн юмнуудыг бол яг Монгол морь Монгол ахуудаа тааруулж ингэж энчэнэ хийгээд үн өртгөөв ч гэсэндээ боломжийн болгож ингэж хийж байгаа юмнууд байгаа. За одоо жишээ нь энэ ийм хатаастай бид нар бол энэ 100 гэж хатаастай гэдгээ тайлбарлахгүй бол нөгөө үед хатаастай гэж 100 гэж нэрлэж байгаа. Энэ бол одоо коноп гэж ярьд юм да бид нар тэрний энэ хатаасаа бид нар ингэж ашиглаж ингэж хийсэн. Гадаад бол зүгээр иржэнэн одоо ийм иржэнэн ийм одоо 100 энэ хамгаалтын юмн дээр бол ийм товруутай энэ төр гардаг. Тэгээд тэр нь бол арай жоохон зөөлдөөд бас Монгол моринд хийгээр бас жоохон ач холбогдол багтай болцоод байдаг учраас бид нар бол яг өөрсдөө зориулаад ингээд арьсаар ингээд яг Монгол юунда тааруулж ингэж ашиглаж хийж эхэлж байгаа. За мөн бид нар бүтээгдэхүүн хадаас гэдэг байгаа бүтээгдэхүүн яг зориулт юм бол одоо бидний хэрэглэдэг хадаас биш. Хадаас биш тийм зөөлхөн. Манайхан бол гэдэг чинь бас шүрэг мөрөв 2-3-ыг гатгаад бас ашиглаад байдаг. Тэр мэрийг бол морины одоо хацар арьс цоолох магадлалтай ер нь бол урж барьдаг. Энэ бол ямар ч таталд ямар ч юм болж исэн бол морины арьс эмийг бол одоо өндөр болоод одоо мүлгэр хэмжээ нь бол морины арьс гэмтээхгүй. Энийг бол яг
манайхаас бол худалдаж аваад өөрсдөө хийхэд бол бид нар оёх утас бүх юмтай нөгөөл яг ингэж хазаардаа ашиглая шүү гэдэг юм зааварчилгаа минь нөгөөл ингээл байж байгаа явуулцдаг. За мөн энэ нүдний хамгаалалтын баг одоо энэ чихэн эндээ орно. Морины одоо чихэн эндээсээ ороод ингээд нүдийг хамгаалдаг ийм одоо арьсан ийм үүтэй ийм баг байгаа. Энэ бол ийм хажуугаас нарахаар ингээд сундаг материалтай өөрөө бүх тийшээ сундаг. Энэ маань ингээд ийм материалтай учраас моринд бол ямар нэгэн одоо эвгүй байдал янз бүрийн өсөхгүй. Энийг бол одоо хийгээд ашиглаад үзсэн. Энэ бол 80% магталтай. Энэ бол тун ийм үр дүнтэй ийм хатуурх морин. Ер нь одоо ингээд нэг буруу суралтай ч юм уу ингээд нэг дадал суудсан байдаг чинь дамаас гарч байдаг. Тийм байдаг нэг төрүүлээд гарч ирэнгүүтээ хадуураад энэ төр байдаг гээд одоо яг энийг хийгээд уралцсан морил яг улаан өнгөтэй хийгээд уралцсан морил бол одоо Монгол Улсын манлаа байж инх мөнхийн хайр бол азар гулсад төрүүлэхдээ яг ийм багтаа байгаа зурган дээр нь одоо гарцсан байж идэг угаасаа зураг нь байгаа. Тийм. Тэгэхээр энэ бол угаасаа тэр жил бол хул азаргаа бол найдвартай дээр ер нь жоохон гарах гээд байгаа. Ер нь бол найдвартай дээр гээд эндээс яг манахаас аваад хийсэн тэр жилдээ бол яг ингээд төрүүлж исэн. Мөн бол тийм одоо бид нар гадаадаас захиалж авч байгаа тийм хатуурдаг морины амгаа гэж ирж байгаа. Хатуурдаг морины амгаа бол бас тэр бол үнэхээр мордонд бол 995 хүртэл хувийн боломжтой тийм. Одоо яг байхгүй байгаа гэдэг үзүүлэх юм байхгүй. А зүгээр захиалга өгөөд бид нар яах юм бол нөгөө хил галын асуудлаас болоод бас нэг жоохон асуудалтай болчиход байгаа. Тэр бол үнэхээр сайн тийм бүтээгдэхүүн. Ер нь бол ингээд тусгай зорилтын бүтээгдэхүүн гэдэг бид нар юмнууд. А мөн энэ ачлан зориулсан ногт гэдэг бид нар энийг ингээд ашиглаж байгаа. Энэ бол нөгөө одоо үүдийн Сүхбаатараас Донтоо Синтигээс нэг сайн адуу авдаг, нэг дааг авдаг, шүдлэн авдаг, үнэхээр сайн адуу авдаг. Одоо үүдийн Баян хонгор, Говьолтой, Ховд ус, Баян үлгэр ингээд ачид тээвэрлэхэд хол тээвэрт явахад нөгөө ихэвчлэн биднэрт нөгөө машин дээр ачаараа зөрүүлж ачдаг шүү дээ мордыг. Малаа ингээд зөрүүлж ачаараа сүүл иддэг, үс иддэг. Тэгээ сүүлд нөгөө уух хадуунд нөгөө согог суудаг, нөгөөх нь асуудал үүсдэг юм байд. А тэрнээс урьдчилан сэргийлж энийг юм хошуувчтай ногт гэдэг бид нар энийг ингээд ашиглаж үтсэн. Энийг ингээд хийдэг. Ачаал ачих байгаа мордоо хийгээд ингээд аччихна. Янз бүрийн юм идэхгүй, замдаа ямар бүрийн тийм асуудал үүсэхгүй байдаг ийм зорилтын юм ногт ингээд хийсэн байгаа. А мөн цэвэр азарганы нөгөө үржүүлгийн үед бас энийг ашиглах боломжтой. Янз бүрийн нэг хазаад байдаг нөгөө нэг шил мөлийн настаад нөгөө дил мөлийн нөгөө нэг баг гүм атуг янз бүр болгодог шүү дээ. Тэгээ тэрнээс бол энийг бол одоо хэрэглэхэд бол үр дүнтэй гэдэг нь бол угаасаа батлагдсан энэ. Имэйл хийсэн цагаас хойш ер нь бол энэ адууны тоног хордморны имэйл гэдэг 1996 оноос хойш Шанхар зөхөө гөлөө гэдгээс хийгдсэнээс хойш барьсан нэг юм бол унаач хүүхдийн аюулгүй байдал одоо хамгаалалтанд яаж байх вэ? Одоо имэйлтэй уралдахад аюулгүй байх үндс нь альвэ гэдгийг бол юудажсэн. Одоо энэ дээр бол манай анхны хийжсэн дөрөөнүүдээс эхлээд бүх төрлийн дөрөөнүүд яг зүгээр Монгол дөрөө ч гэсэн ингээл ийм жижиг юм Монгол хүүхдийн дөрөөн төр хийжсэн байгаа. За энэ дөрөөг бол одоо жижигрүүлж хийгээд бид нар яг ингээд одоо үйлдвэрд ороход бэлэн болцсон. Энэ бол одоо ийм харахад бол энгийн ийм дөрөө байгаа. Энэ дөрөөн дээр бол одоо бид нар ингээд яхад ямар ч ийм асуудал байхгүй ингээд байгаад байдаг. Одоо энэ бол ингээд ийм ийшиг ингээд ямар ч асуудал байхгүй ингээд салдаг дөрөө юм. Ингэж. Одоо энэ тал руугаа ингээд сална. Янз бүр хүүхэд мориноос унаа. Хүүхэд мориноос 45 градус гэж. Одоо перпендикуляр ч та морин дээр чинь перпендикуляр одоо яг ингээд 90 градус морин дээр ингээд явж байхад 45 гэдэг бол өрөөсөн дөрөөгөө алдаад юм уу биеийн хүндийн жин 45 градус байна гэдэг маань бол хүн унах хэмжээнд хүрнэ гэсэн үг. Ер нь бол тэр үед очиход энэ дөрөө бол энэ ингээд хажуу тийшээ яхад бол ингээд энэ тал руугаа өөрөө бол баг ингээд хүндийн төвөөрөө хүн өөрийг ингээд аюулгүй байдлаа ингээд унана гэсэн үг. Ингээд унахад бол шууд ингээд одоо хүүхэд аюулгүй газарднаа гэсэн хамгаалтын хувцастай, ээж өргөн хувцастай ийм хүүхэд бол ингээд унахад бол чирэгдэх ямар нэгэн ослоос бол энэ бол энэ дөрөв бол үнэндээ бол 100% хамгаална. Тэрэн дээр бол харин баттай байх юм магадaltaй. Энийг бол яг энэний их заврыг бол 2006 онд Ихэнх Монгол улс оролцсон 800 жилийн үед одоо яг хамгаалтын хувцас хэрэглэдгийн урд жил гэсэн үг. Тийм имэйл хамгаалтын хувцас урд жил нь бид нар энийг ингэж заврыг нь гаргаж сайжруулсан. Энийг одоо ингээд зутгуулсан чи арай жоохон том хийцэн. Энэ бол одоо ингээд яг арай жоохон том болчоод ингээд байгаа. Одоо энийг бол бид нар яг унаач хүүхдийн хэмжээнд тийм үү? Ийм хэмжээнд тийм үү? Одоо бүр ийм жижиг ийм хэмжээнд авчиж ингэж хийх гээд ингээд
үйлдвэрлэлийн шатнд. Энэ заавал уралдаан зөвхөхгүй одоо манай ч нөгөө морь аялах хөгжиж Тэгээ одоо энэ бол морь унж чаддаг уу аялал жуулчлалын гадаад дотоодын компаниуд ч гэсэн том хэмжээгээр нь бол ашиглахад бол энэ бол одоо нөгөө жуулчид энэ төр байгаа үед бол унана гэсэн унаад нөгөө нэг чирэгдэх одоо моринд бол эрсдэл чинь хамгийн том нь чирэгдэх шүү дээ. Тэгэхээр тэр чирэгдэх гэдэг эрсдэл бол энд бол ингээд арилна гэсэн үг. Одоо энэ бол манад хийж байгаа 3 дугаар үе юм л. Одоо юм чинь одоо нэг хэмжээ ингээд ярьдаг шүү дээ. Анхны имэйл маань 3.2 кг жинтэй байсан. Одоо бол энэ явсаар хагаад одоо энэ бол 2.4 кг болцсон. Бүх юмтайгаа одоо ингээд юм дээр тагад одоо энэ дээр тохом олон нэрэл бүх юмтайгаа 2.4 кг жинтэй энэ имэйл бол одоо ингээд олон жил одоо хийгдээд хүмүүс бол шонхор имэйл гэдгээр нь бол нэршээд одоо бүх одоо ийм урдан морины уралдаан зөвхөн имэйлийг бүх төрлийн имэйл одоо бараг шонхор гэдэг ийм нэрээр нь одоо нэрлэгдээ явдаг болцоо одоо хийхээр шонхор имэйл гэл ингээл ойлгодог болцоо ийм имэйл байгаа энэ бол морины идэл хэрэгслийг нэг дороос агуулгатай сурвалжлагыг үндэсний ус айлаа дээдлэгчдийн дэш компанитай хамтран хүргэлээ. Миний сэтгүүлч миний зүгээс хүрэх мэдээлэл бол яг удам шонхор урлангийн бүтээгдэхүүнүүд бол онл практик хосолсон тэр одоо судалгаанаас гаргаж авсан яг нөгөө уяачдынхаа хэрэгэлдэг талбар дээр туршигдсан ийм бүтээгдэхүүнүүд байдаг гэдгийг бол мэдэх байна. Тийм учраас та бүхэн манаас сонгож үйлчлүүлээрэй хэмээн урьж байна. За тэгээ бидний ярилцлага сурвалжлаганд анхаарал хандуулсан үзэгчдэд баярлалаа. Энэ хүү сурвалжлагыг үндэсний ус айлаа дээдлэгчдийн дэш компанитай хамтран хүргэж байгаа байлаа. Цэнгэл гэдэг хүнийг Монгол улсын Манлаа уяж солонд урагсан Цэнгэл гэдэг хүний нэрийг хууцлсан өөр нэгэн хурдан хөлөг бол босоо хоёр гэж. Бамгч таа чин сайхан дуйл хийлгсэн босоо хоёр дээр зориулж олон юм хийсэн тийм ээ. Монгол улс байгуулагдсан 800 жилийн яваар соёлын төрүүлжсэн. Соёлын төрүүлсэн. Би яг тэр агшныг одоо яг нүдэнд ононгоо үеийн дээрээс мардаад би яг тэр үед хөдлөө одогт нөгөө морд уралцдаг болоод 2 3 4 жил болж би дөнгөж шинжсдгүүлж. Нөгөө хүмүүсийг сайн танихгүй одоо ингээл хүмүүсийн зураг дарах гал байжсэн яг алтан гэрэл ах ирээл араас нь та яг ирж исэн юм аа. Соёлын дараа нэг тийм агшны зураг байдаг. За босоо хэрүүл яг дөрөнд би ярьсан одоо алаг морины хөөрхий одоо тэгээд бас эндээд тэр хяманд явсан юм юунд явсан одоо олон хурдан морьсоо давгагийн маань ажнагийн Батэрдний тэгээд даваах бас харамсал идэгий. Тэгэл одоо манай санжаадарч маань шүтлүүрээ над өгөөл тэгээд шүтлүүрээ манай нэг адуучин байсан. Тэгээд шүтлэн хязаалан нөгөө адуу засгуулж л дээ ононгийнхан. Хорхоо нэрэд нөгөөд андуус засуулсан босоо хэрэгдэж штт. Тэгээд явчиад засуулсан. Түүнээс бол би бол багтаа бол энэ азаргаан тавьж болох юм байна гэж бодож ирсэн. Тэгэл яг тэр жил хязааландаа яагаагүй соёлд онон нэг энэ төмөр замын баяр нааданд оролдоод үсгээд уралцсан юм билээ. Тэгээ нэг саахал төрүүлэх хөөчий ядаа нэг мангар юм хаашийн наадч ерөөс ойгоо хурдаад байна шүү дээ. Тэгээд яг таньж уралдуулсан бол одоо яхахгүй л онолдоо хөрхий. Тэгээд дараа жил тэр чинь тэгээд ерөөс баяр ерөөс тэр жил чинь 6 онд чинь давцчихсан юм байна. Хинти аймгийн 60 жил үү 70 жил болд юм байна. Тэр 70 жилдээ нөгөө Хинти аймгийн юу чи 2003 онд болмоор юм. Хинти аймгийн аль нэг сумын хойс юм болов? Аймгийн наадамд л төрүүлсэндээ 6 он биш үү? Биш. Одоо Хинти аймаг чинь 100 жилийн болох гэдэг. Энэ 23 онд. 1923 онд Хинти аймаг анхны 4 аймгийн нэг Хинти аймаг. Тийм байх. За ямар жилээсэн тэр жил тэгээд улс төмөр замын баяр төрүүлчихэд улсын баяр наадамд төрүүлж байгаа соёл. Тэгээд одоо үнэхээр хорд юм байна гэдэг. Тэрний дараа нь би Хинтид бас нэг баяр наадам байсан санагдаад байна. Хинти хэдэн харалт зүүн бүсийн уралдаан болчихсон. Тийм. Хинтийн зүүн бүсийн уралдаанд болоход бол би зам тээврийн сайд хийсэн л дээ. Зам тээврийн айлж болчны сайд хийсэн. Тэгээд наадам үзэх гээд очиод онон одоо морь гарах гээд байдаг. Би тэнд наадам үзэх гээд байдаг. Гид Японоос тээврийн яамны сайд ирчихсэн. Инкод дарга ерөнхий сайд гэсэн надад хөөчи одоо яв гэж байгаа. Би тэгээд явсан. Явхдаа хажууд нөгөө цэцгийн дарга хин
бям дөрж явахгүй юу? Үндсэн хуулийн зэсийн дараа. Бям дөрж цаа ингээ өрөөсөө миний хермер төрүүлж ирж магадгүй шээ. Энийг дашлуулчаарай. Нөгөө хинээсээ долоонд орлож юм болж байгаа юм болоо ням дөрж өсөө. Бүр одоо эртээ шиг тэгээд хатгаа гаргаад өгсөн юм. Тэгээд л яг ингээд Улаанбаатар руу ирж эсчил ням дөрж бям дөрж л утсаж байна. Хөө хатгийч нь уйчлаа шүү гэд. Тэгээ би харж амжаагүй ч гэсэн тэгээд тэр тухайгаа би гүр базарт ярихгүй ийм болсон, ингэж явсан, ийм адуу гэдгсэн яруу найргал, хөрөн найргал биш үү? Тэр шиг босоо хоёрын дуулал гэдэг найргал маш сайхан найргал хийсэн. Тэр надад их таалагдав. Би тэгээд хөдөө гадаа явахдаа машинда тэрийг сонсоод явдаг найз нөхдөд шивдэг тийм босоо хоёрын дуулал гэсэн тийм сайхан найргал гарсан да. За тэгээд тэрний дараа тэр жилд хинтийн нэг баярын наадам юм. Тэгвэл хинтийн зүгээр баярын наадам байсан баг. Ямар ч л нэг онцгой баяр байсан та. Би тэрийг нэг яагаад үзнэ. За тэгээд тэнд чинь 4 төрүүлчихэж байгаа байхгүй юу хаанд. Төмөр замын баярт, улсын баяр наадам тэр хөдөө арал тэгэхээр хинтийл байх гэдэг нэг 4 төрүүлс нь юу байгаа хаа энд. Тэгж төрүүлж ирсэн юм аа. Тэгээ дараа жил нь болохоор би юу яасан? Өнжөөс хавчиг боллоо да юу лээ? Хөгш агаач үлээ. Тэр өнжөөд Булган аймгийн 70 жил болдгийг. Тэгээ их нас болж байгаа юм л да. Тэгээ улсын баяр наадмаар оролдох уу гэдэг юм би үгүй ер нь нутагтаа л одоо нэг юу яа. 2008 он. Энд одоо яг түүхтэй байт юм байна. Манай бол ч олон одоо анхдагчуд төрсөн. Тэгээд олон ч хүн цугларах юм бэ. Тэгээд нутгийн маань нэг юутай ирээч, мөртөө ирээч гэд. Тэгээ би улсын баяр наадамд одоо хүртэл ярьдаг гэж давхар уягарч юм шигтэй ч гэдэг бол жилийн өөрөө ширэг нийтэйсэн болохоос гэд. Тэгээд би улсынхаа баярт яагаагүй юм. Тавиагүй. Тэгээд болгоны 70 жилд очиод сайхан төрөсөн. Бас л одоо бас энэ одоо төв ар өөр хангаан одоо хордоод бас энэ юунаас жисэн хинти домдоос хурдан морд ирсэн. Тэгээд тэнд нэг тэнд төрүүлсэн. Тэгээ яг ер нь бол болгончууд бол одоо босоо хэрэг ямар сандал босоо хэрэг. Тэр их Монгол улс байгуулагчны 2006 он төрүүлсэн байхад нь давагдэрж надыг юунд өрсөн Японд. Тэгээ давагдэрж Сумагийн авраг. Тий, сумагийн их авраг. Тэгээ би зураг мөргийн үзээс нэг харжсэн энд нэг мингтэй биш даа. Мингтэй хэрэгүүл яасан юм бэ гэдэг. Тэгээ заримдаа мингтэй хэрэгэд улсууд хэлдэг л юм. Задгай хэр гэж бас нэг нэрлээд Тийм идэв. задгай гэдэг нь бол одоо их л ерөөс яаж левел давхдаг утгаар нь бас улсууд задгай буюу босоо хэрэг мингит буюу задгай хэрэг нэг янз янзаар л хэлдэг л дээ. Тэгээ ер нь бол олон түмэнд их танигдсан ойр ойрхон төрүүлсэн болохоор л тэгдэм хэлээ л дээ ер нь бол. Тэгээ манай босоо хэрийн туйл ингэж одоо би хэрмэр манай баяр би ч одоо бас 2 мөрний их баяр хийсэн шүү дээ. Анхны саар лазрны баярыг 2003 онд хишгэн төр суманд тэр хавийнхын наадамчдыг болоо тэрэн дээр ч одоо манай ерөнхий сайд их баяр манай зам ёо дэд бүтцийн сайд жигж дуга талига дамирангуй энэ төргээд буудам энэ төргээд манай босоо хэрэг юу саар лазрны баяр дээр ч одоо төмөн олон ирж их сайхан 3 өдөр найр наадам хийсэн. Дараа нь босоо хэрийн наадмыг бас одоо хишг яг Могод сумандаа хийгээд. Тэгээ Могод сумандаа хийхэд манай одоо шатар сайд тэр хөрсөх маань за манай сайд чойж сүрэн за Бадамжунаа гэж одоо их хурлын босод олон гишүүд энэ очиж бас сайхан наадсан. Даваа хугуун энэ аль алин дээр нь даваа хугуун энэ нэмдэрж энэ очиж байсан л да. Тэгээ энэ бол олон төмөн бас нутаг бас уул усныхаа баярлуулсан сайхан наадам болдго юм билээ. Тэгээд би анх бол одоо Могод их дургүй байсан нутагтаа хийхгүй энэ хишиг өндөр тийчлээ гэл гэдээсэн. Тэгээд босоо өөрийнхөө хийхээр одоо юм хэлдэггүй юм. За би бол энэ бол манай хишиг өндөр Могод сум бол хуучнаар бол баруун үний хошуу байхгүй сумдын үний хошуу. Тэгээд нэг хошуу гол төв нь бас том сум дуган хүрээ нь бол өсөгдөр талдаа байсан.
Тийм учраас эхлээд би тэр хийсэн. Тэгээ хүмүүс тэр болгон тайлбарлаад байж болдгоо ч бас ингээд үг хэлэх энэ аяст бол одоо тааралдчих. Тэгээд босоо хоёрыг наадмыг ялгаагүй хийчихээр тэр одоо баруун гүний хошуунд бол хоёр сайхан наадам хийсээ л гэсэн үг л дээ тий. Босоо хоёр чи хэд үрсэн юм бэ? Босоо хоёр одоо байгаа. Байгуулуу. Тэр одоо туур муур нунаа төрхөд тэр ханиаттай жилдэх тэр нэг их ойд давсан гэж. Тий, их ойд төр болсон шүү дээ нэг давцсан. 2200 жил ардын хувьсгалын 90 жил юуны нөгөө 110 жил үндэсний тусгаар тогтлолын эднэрийн чинь агар манай юу чинь ерөөс ганцаараа ингээл бүр онон бид нар суужгаад одоо чавхны жуулуу шиг алуурчлаа гэж байгаа юм. Одоо ерөөсөө бүр бос манаас тэгэл нийлээ явжсэн эргээл нөгөө машин гүйц юу тэр ганц мөр ямар очид дагалтай биш. Араас л тэнд ингээ явж байгаа зингийн бас хоёр тэнд ингээд гар халд авчлаа гэсэн. Тоос нь л харагдаж байна гэдээ яриад байгаа. Тэр юугаар чинь. Тэгэл ер нь ойртол ингээ нэг заа нэг 2 3 км л ойрт үгүй юу л гээд оноо за хосороо аваад гарах гэдэг. Манай хөө гараад ирсэн чинь нөгөөт чи ирдэггүй. Яасан гэсэн чинь замда гээд 4-5 км гэлдрээд гисэн. Гарах гэсэн нөгөө сэргүүд хамгаалтанд орсон. 4-5 км сэргүүд зогсчдөг шүү дээ. Тэгээ гаргаагүй. Тэгээд нэг юм явсаргал гэлдэрсээр байгаад эрэхтэл 35-д орсон шүү дээ тэр чинь. 4-5 км гэлдэг. Тэгээ ханиаттай байсан юм. Гэнт ханиатны анаас Тэр жил чи айхтар ханиаттай байсан. Тэр жил Мэндéгийн хармаар бас ханиаттайсан болиулсан. Тэгээ манай хермер ханиахгүй болохоор явуулсан чинь тэгэж алдсан юм да. Тэгээд тэр чин дөр ханиахаад бүр сүлдө туур муурна гэд ундгийг халуунд яа гэм л унаа тэгэл хэвтэйгэр л бид нар чинь нэг сайхан эсгийн дээр л одоо ингэж байлгаж байгаа л тэгэл өөсөг усын нөгөөл юм яг цагаа болохоор тэр баярын наадмын чинь улаан тариа янз бүрийн малын илгийн тариа мэрэж олддгүй мэл шүү дээ. Одоо би бол одоо ламбаа дээр эрүүл мэндийн сайд байсан уцтад хойч нэг тариа мэрэггүй тэгээ одоо юм олдохгүй. Ер нь одоо улс орн ч гэсэн болзошгүй одоо ч манайхаа бол юм яриад эхэлдэг болж ер нь бид нар чинь ер нь тоодгүй байсан улсууд байна л ш. Яг цагаа болохоор бол юм олддгүй. Тэгээ ер нь бол тэгээд үхүүлэл үхчих тийм болцоо баг байсан шүү. Тэгээд энэ азар нэг юм одоо адуун сүргэд яваад буурал болчихсон. Тэр ихэгээд ороод их нь буурал үүссэн. Ингээд удмаа нь юу гэж хэлсэн бэ? Санжаах бол хинтээ адууны удмыг маш сайн мэддэг хүн шүү дээ. Ер нь бол удам бол манай талигач хүрлээгийн бороо гэж нэг нуус тавчанд нэг дааг төрүүлж ирсэн шүү дээ. Яг тэрний удмын гүү юм бэ лээ. Тэр хүн бол. Ер нь бол удам дагдаг. Манай одоо саан лазрын охин төлөөсөл гэхтэл тэр хөрмөр одоо хөрөн халдсан тэр халдсан атармаснууд би нэг одоо яахгүй юм л да. Ер нь л хурдан гэдэг нь бол сунгаа юун дээр харагдаж байгаа юм чинь. Сагаандал энэ жилийн урдлын сунгуун дээр очивол манай тэр хэдийг хараад за энэ ч аргагүй л хурдтай байдаг юм байна гэн харагддаг юм байл л дээ. Босоо хоёр чи эцэг нь ямар азар байна? Эцэг нь л болохоор манай тэр цэвэн гэдэг одоо хинтээ амьдны чандганы нэг тийм уурхаан сайхан атууч малчин хүн байсан юм билээ. Би ч таньдаг л байсан л да хөрхий. Тэгээ тэр нийл азар нийл өгшлий хүн юу юм адуу юм байна. Санжаал очиж одоо юугаа гүүгээ тэнд тавиал. Тэгээд тэр гүүнээс нь гарсал унах нь шүү дээ. Нэг хаалга хахад нөгөө хаалга нэгдэх юм а гэд хүмүүс ярьдаг. Таны ингээд түүхийг одоо энэ хурдан морьтой холбогдсон таны морьдуудын түүхийг сонсохоор яг л тэр бүх санаанд ороод хар морь маань одоо харамсалтайгаар энэ тэгэхэд саар лазраг залгаалгараад тард. Саар лазраг уралдах боломжгүй боллоо. Тэр гэл тэгэхээр босоо хэр гараад ирдэг тий. Босоо хэрий одоо өмнө байсан тэр нэг алаг сайн алаг адуу байсан гэж та ярьсан шүү дээ. Тэр юу нь ямар удам өгшөлтэй ямар түүхтэй адуу байсан юм. Тэр бол манай санжаад оржийн л одоо өөрийнх нь унгангүү бас л тэр хэний чандганы хин тэдний л одоо азарган л тавьсан юм байлээ. Цэвэн гэдэг хүний чандганы цэвэн гэж одоо бас алдартай Увс аймгийн гаргалтай нэг тийм хүн бий л дээ. Тэрний утмын ад бол надад их сайн зохиод байх шиг санагдав. Та ер нь зүүн зүг өвгөн ноён хинтээ зүгийн адуугаар
Тий, ерөөсөө өвн ноёны хэнти зүг ядгаар даатсан үнтэй би. Тий. Арга байхгүй л одоо тэр талын зүгийг адвал надад ээлтэй байдгийн их сайхан хурдлаж их сайхан нэр алдрыг оллоо. Яг нь сайд дарга байхад бол тэр төрийн хааны халаад эзний алба ичтэй байд. Хурдан морины энэ сайхан нэр алдар бол ерөөсөө түүхэндээ тэдний тэргэл ингээ яригадад байдгаараа их онцлог. Үнэхээр юм бас л эрдэмт мордын одоо ямар агуу их тэр нэрийн нэр хүнд хүч чадал хиймэрлундаа норчдөг юм бэ гэдгийг эзэн хүний алдаршуулж байдаг нь бол хамгийн нэгдүгээрт нь тэр. Хоёрдугаарт нь нийт монголчуудын хайр халамжийг хүндэлж явдаг. Тэр моринд тэр хүнд биш вэ шүү дээ. Яг одоо тэр саан лазар хээрмөр хөрмөр гэтэл тэрнийг ямар хурдан ямар сайхан амт юм бол та гэд Монголын ард түмэн тэрийг хүндэлж. Тэгээд тэрийг одоо тодтохын тулд яахаргүй эзэн л гарч ирж байгаа. Тэгээд эзнийг ярьдаг. Ийм одоо л тогтолцоо Монгол улсын одоо эртээр үеэс одоо эдүгээ хүртэл ингээд одоо бий болж байна. Тийм учраас одоо манай залуучууд манаас сайхан энэ адуунд ойртож адууны соёлыг одоо өргөжлүүлж адууныхаа соёлоор бас нэр алдар олж авахд бол бас эн чинь ямар нэгэн арын хаалгаар аваагүй юм шүү. Энэ бол яахаргүй бас өөрийнхөө эцэг эхийн нутаг усны лус авдгийн уул усны чинь одоо эжит таныг бол хөндлөж яваа шүү гэдэг л талаас нь ойлгож ингэж адуун дурлаж адууны соёлыг яхан хөгжүүлэх тал дээр анхаарал тавьж явал зүгээр юм уу гэж би хэлмээр байна. За баярлалаа. Тэр бас нэг юм байна. Та энэ сайн хурдан хурц хөлгөөдтэй ерөөлөөр учрахаас гадна Монголын толгой уяачдтай энэ хүлэг мордороо дамжуулж уулзж ирсэн. Одоо л яг энэ цаг үедээ энээс одоо 10-20 жилийн өмнө Эрдэм ухаанаар гайхуулж ирсэн. 20-р зууны Манлаа байж, Хөдөлмөрийн Баатар зууны Манлаа байж, Данзан нэмийн Даваа хүү гэдэг хүн тань тэр Сэнгэлийн саар лазаргыг олж таньж өглөө. Одоо энэ цаг үеийн Эрдэмт байж үр хөвгөд одоо онон гэдэг школыг дүүргэсэн үечлэл энэ цаг үед одоо толгойд дээгүр наадч. Тэр хүн танд босоо хэр гэдэг тэр сайхан морийг одоо хурдан хурц гэдгийг ийм том наадам дурлах юмаа гэдгийг хэлж өглөө. За нямдорч гэж өстой нөгөө багтаж ядсан те бидээ үгүй багш бэлчээр томтой гэдэг шиг тэр мундаг уяачийн бас ингээд тэр уяачтай гаргаа гэсэн. Тэгэхээр энэ хүмүүсийн дэргэд байгаад тийм сайн хурдан мордуудыг харж асан хэдийгээр гардаад өдөр тутмынхны ажилд оролцдог байсан ч гэсэндээ хүнд нэг алтны дэрэгт гуйл шарлнаа гэдэг нэг үг байдаг да. Тэгэхээр танд бас тодорхой хэмжээний ойлголттой болсон байх гэж бодож. Ер нь бол жишээл нямдоржгаа хар морины юуг онцолдог байсан. Даваа хууга саар лазарнаас юуг нь онцлоод тэр ийм тухайн цаг үедээ тэр өндөр ханшаар авч өгсөн. Ононгоо жишээлбэл босоо хэрэг яаж байдаг вэ? Ер нь тэр хүмүүсээс сонсон дууснаа бас манай энэ үзэгчдэд байх гэж. Энэ бол их ер нь бол одоо эдгээр улсуудын зүгээр шинжлэх ухааны яг одоо үнэхээр энэ одоо эрдэмтэд гэж хэлэхээс арга байхгүй. Энд чинь хэл мэдэхгүй. Зүгээр малс мэд. Тэднийг одоо уяа соёлыг тааруулна гэдэг чинь өөрийнх нь одоо яахаргүй тэр улсуудын эрдэм, яахаргүй тэр улсуудын туршлага, тэр улсуудын олон одоо бэрхшээлтэй, анцтай, хаймартай явсны л одоо энэ үр ачийн буйнлын одоо болдог энэ маяг одоо уйн гэдэг бол тийм л эрдэм байна гэдгийг би ойлгосон. Нямдорж бол ерөнхийдөө энэ хармар шарганцсан энтрийг бол хөлс юу авах энтэр нь ер нь бол гавшхан хүн шүү дээ. Явна л гавшаа бөгөөд өөрөө болохгүй мордоод өвчтдөг хүн шүү дээ. Тэр бол өөрийн гэсэн тийм нэг эрдэм байна да. Би тэгж боддог. Ямар ч одоо тэгээд одоо энэ эрдэмтдээ энэ ус чинь энийг тэгж юу энийг ин гэх биш. Тэр одоо уяа тааруулж байгаа хүнээ өнөөдөр тийм хөлсөө өнөөдөр тэгж хайтруул тэдэн километр эдэн километр л явуул гэж байгаа нь хоорондоо яг адилхан таарахгүй. Өөр маягаар байгаа. Тэрийг бол би анзаарсан. За хэм бол бас бүр адууны одоо шөрмөс шандас за тэгэл бүх бие эрхтэнг бол онон бол ерөөсөө амтахгүй ерөөсөө за наач нь ингэсэн байна. Энэ одоо үлдсэн байна. Энэ цатгалан байна. Энэ олмын урдуур татхайгуур татгээл ингээл бүр олон жирмиг татах хүртэл бол он ч нь бол онцгой ястай юм шүү дээ. Тэгээ арга байхгүй бол одоо насаараа л энэ адуу гэдэг амтныг бол маллалж яасан, өсгөж үржүүлж яасан, уйд соож яасан. Тэгээ хүүхдүүд нь их сайхан авч явж байна. Эцгийнхаа энэ сайхан эрдмийг одоо бэлгээвэл одоо үнэхээр энэ одоо энэ үеийн одоо цуутай сайхан
толгомлоо байж боллоо шүү дээ. Энэ аргач байхгүй. Тэгээд олон сайхан энэ эрдэмээ цааш нь дэлгэрүүлэх байх гэж би найдаж байна. Даваа бах маань ч одоо хэдэн үеийн уяач гэдэг нь бол харагдлаа. Одоо тэр саран хонгорч нь одоо хүүн нь бол одоо харахгүй л одоо данзан нэмгаа даваа хуугаа одоо баян тий ингээл явахаар бас л эн чинь бас цаанаасаа энэ эрдмүүдийг сурч ингэж одоо ажиллаж байгаа энэ сайхан өрөөгдөлтөд дамжуулж байгаа бол үнэхээр одоо бас Монголын бахархал яах чаргагүй одоо монголчууд маань бол эндгээр усууд тэгэл одоо дээр нь олон усууд байна дөө одоо эрдэмж болон манлаа энэ залуу сайхан одоо тодбанлын зөнтэй гарлаа шүү дээ. Эдгээр маань ч гэсэн одоо их сайхан Монголынхаа ард түмний баясгаж баярлуулах энэ их баяр наадмыг энэ их морь үеийн гэдэг чинь бол олон түмнээ баярлуулж байгааг нэг том хэлбэр байхгүй. Өөрийнхөө амин хувь одоо тэнтэйгээ морь үеж одоо гадагамдал хөхрөөд байх шаардлага байхгүй. Олон түмэнд нэг баярлуулж тэрнэрийг одоо сайхан юм үзэх юмтай сайхан морь азраг үрээнүүд ямар байдгийг ингээ гайхуулах энэ тал дээр заавал төрүүлэхтэй биш энэ улсууд бол морь үйлчлээл тэгэл олон түмэн маань миний одоо энэ хувь нэмэр болж байна гэдгийг бол ойлгодог нэг бичгдээгүй тийм сайхан хууль байна. Энийг бол одоо яах аргагүй өөрийнхөө амьдралд ахуйд өөр одоо үр хөвгттэй гэр бүл одоо ах トゥ хамаатан сатанда ойлгуулчихсан. Тэгээ ажил нь бол тэр бүр яах чаргагүй бүр цаанаас нь хийгээд энд чинь цалин өгье гэж хүн хэлээг байгаа шүү дээ. Өөрөөсөө л хамаг юм гаргаад өөрөө л одоо тэр дур сонирхол энэ сайхан одоо эрдэмэл ингээ гайхуулаад энэ эрдмийнхаа өр буйнд бас айраг тур аваад ингэж байдаг улсууд л гэж боддог. Үнэхээр бас залуу уяачдыг одоо хүмүүжүүлэх, залуу уяачдыг одоо морийг олж өгөх, таньж өгөх энэ төр бол эндгээр улсууд бол гарамгай амжилт гаргасан. Эднэрээр бол бид Монголын ард түмэн одоо тэр тусмаа миний бие бол бүгдэнд нь бахархаж дандаа одоо бахархаж ингэж явдаг доо. Та бол бас ч гэж одоо нөгөө цаан захтай цагаан гартай уяачдын нэг биш. Та бол одоо Адууны нутаг, Айрагны нутаг, Булган аймгийн Мод сумын хүн. Тэнд хүүхэд нас чинь өнгөрсөн. Та ярьж байдаг одоо Багдаа Адуунд жороо оруулж ялаа, хатарч оруулж ялаа гэлтэй нөгөө адуу залхаас эхлээл энэ адууны соёл бид одоо зөвхөн өнөөдөр адуу дагсан энэ соёлыг ярихдаа морин уралдаанаар л хэмжээд байна л да. Гэтэл цаана маш том дүр зураг байж байдаг. Морин унж дэлхээс эхлээл те ядчил одоо энэ хажуудгаа имэйлийг л одоо бүрэн бүтэн зөв дохохоос эхлээл олон зүйл байна шүү дээ. Тэгээ та бол адууны соёлтой тэр сайхан нутгийн хүү. Бас түүнийхээ чиргийг гаргаж одоо бас Булган нутгийн нэрийг худалсан Айраг гэдэг зүйлийг нэгдсэн үндэсний байгууллага нүүбд бүртгүүлсэн баг те. ЮНЕСКОгийн соёлын өвд бүртгүүлсэн. Тэгэхээр тэр үйлдэж бас оролцож байсан. Ер нь бол энэ адууны соёлыг түгээн дэлгэрүүлэх гэдэг тал дээр Цэнгэл гэдэг хүн бас одоо өөрийнхөө хувь нэмрийг оруулсан юм болов уу гэж би хувьдаа дүгнэж явдаг. За яг би тэр хувь нэмэр гэхээс илүү одоо манай аав маань бол морийг одоо сайхан унж идэх хэрэгтэй. Морийг одоо имэйлээ тогтоо хүртэлх зөв тогож олон жирэмэнд харуулж одоо сайхан дийл сүлийн сайхан билийн засаж сайхан одоо харагдаж нэгэнт л морь унж байгаа хүнийг бол тэр айл сахалт энэ хошуу нутгийнхан харж байдаг учраас морио сайхан идэлж унж ингэж явах хэрэгтэй. Мориныг бол одоо тэр одоо хүчийн гинт одоо гараал давчих юм бол одоо морчин тэгсийг л цааш яан шүү дээ. Туулах чадвар нь багасан шүү дээ. Хүчийн одоо хүртэл гам гэтэл ингээл тэр багаас л одоо тийм юм заасан болохоор морь унахтай хүртэл тэрийг л ойлгож явдаг. За адуу зална гэдэг чинь тэр чигээр шинжлэх ухаан. Адуу ширүүхэн залчих юм бол өглөө нь олдох. Тэр чигээр хурдаараа ижслэл баг 3 өдрийн газар явцдаг гэж байна. За адууга сайхан залаад өөрөөсөө тогтоогоод тэгээд өглөө явахд бол нэг олдох. Сайхан тогтсоод бол гэл эндээс эхлээл адууны соёл. Өглөө одоо гүү сахтаа бол хамаагүй одоо хөөж ирэхгүй. Сайхан ингэж хурааж ирээд бөгнүүлээд яг зилний ойролцоо ирэхтвэл зөөлөн тууж ирж сайхан бас тогтоож байж унгаа барьж авдаг. За тэгээ гүү сахтаа одоо сайхан богцолдог гүүгэл богцол тайлцаастай мөн зөвхөн гараараа энэ чинь ерөөсөө адуу чинь тэгэл ер нь яванд бол хүний хэлийг мэдээд ойлгоод байгаа юм шиг болдгоо шүү дээ. Тэгээ тэр болгоныг л одоо анзаарч ажиллаж хичээгүй ажил манай энэ малчид чинь
энэ одоо ард гарч ирж байгаа чинь ер нь бол айрг хийнэ гэдэг бол их том ажил. Одоо бол өдөртөө бол 6-аас 8 саадаг байлээ шүү дээ. Яг цөөхөнгүүтээ айл бол гайг бах. Ер нь тэгээ нэг 30 40 50 гүүтээ айл бол тэгээд ерөөсөө цаг уучил эргэл гарах болдог байхгүй юу. Тэгээд энэ их соёлыг бас миний хувь зохиолоор одоо бас хэдэн улсууд байна. Манай энэ Сосор орон генерал тогтохгүй одоо их хурлын гишүүн байсан. За сэргэлэн манай Арангайн залуу. За тэгээд энэ олон сайхан улсууд энэ айргны өв соёлыг одоо өөрчлөлийгээд дундгаа өөр хангаа Төв аймаг за тэгээ Болгон хангаагаар бид нэгээд тэр үед 10 жилийн өмнө ч одоо дандаа л цэнхэр самд айрг хийдэг байлээ шүү дээ. Тэрийг сурчлаа та нар цэнхэр саваа болоо хүүрэндээ юм модон юунд хийгээд тэгэл дараа жил ингээл явхад тэд нар чи өөрчлөгдөөл байд юм байлээ. Тэгэл хэд хэдэн цуглаан хийгээл хэд хэдэн газар айргны уралдааныг зохиогоол Дэмбэ хурууг ингээл яваад байсан. Ингээд бид нар 11,000 км явсан байд юм лээ 10 гаруй жилд 1000 гаруй. Тэгээд энэ өв соёлыг одоо бас одоо дэлхийн өвд бүртгүүлэх ажилд миний бие оролцсон. Манай эрдэмтэд энийг хөөцөлдсөн улсууд бол маш их хариуцлагатай ажилласан. За ялангуяа энэ дэлхийн өв хорооны нарийн бичгийн дар манай доктор олон улсууд бий л дээ. Эдгээр маань бол одоо нөгөө дэлхийн өвд асуудал оруулахар чинь энэ Казахстан айрг хийдэг, Оросын холбооны улс татарууд айрг хийдэг, Хятад улс өвөр Монгол айрг хийдэг. Яг тэр асуудал ингэ шийдэх гэхээр дундын бүтээл болчихноо наач. Танах адилхан айрг хийдэг гэхээр энэ дэр бид нар хамгийн гол юм нь бол одоо хөхүүрийн айрг гэдгээр бид нар ярьж. Тэгээд энийг одоо манай соёл тэр үеийн соёлын яамны сайтаас соёлын боловсролын яамны сайтаас Баатар билэг маань одоо тэнд даргалж очиод миний бие одоо бидний бие бас энэ дэлхийн өвд өөрчилж бас лобби хийж байгаа юм л тийм. Одоо та нар эдийн айргны асуудлыг хөндөчөөрэй. Энэ айрг бол та нартай энэ бол хөвхүүр гэдэг нь өөр шүү гэж тайлбар хийж ингэж явсны үндсэн дээр энэ айрг чинь бүртгэж байгаа. Хэрвээ тэнд нэг үг хэлийгээл одоо манайх айрг хийдгээ энэ ч адилхан штэлгээд асуудлыг дэвшүүлэх юм бол энэ яах вэ? Хамтын бүтээл болгоод эргээд алгацчих юм билий. Дэлхийн тэр чинь 287 орн байгаа. Тэр удирдах зүйлийн нэг 25 улсууд үг хэлэх хэрэгтэй. Тэгэл явчвал бас хэцүүлж байдаг. Урд нь би юунд дэлхийн өвөө ороод бурхан халдвар хайрхныг бас өөрөө даргалж явж бүртгүүлжсэн жаахан туршлага байсан л да. Тэр маягаараа бас жаахан лоббигоо зөв хийж, зөв ойлголт өгсөний үндсэн тэр бас дэлхийн айрг маань дэлхийн ундаа болж ингэж бүртгэгдсэн тэр тусмаа одоо саяны миний хэлдэг олон аймаг ба шүү дээ. Харанга, Уранга, Дундгов аймаг, Төв аймаг, за Болгон аймаг гэдэг ингээд энэ 5 байна. Одоо сүүлийн үед бол айрг хийх газар олон болж ялангуяа саяхан нэг айргны баярт Баян хонгорын айрг сайхан айргтай болсон байна. За Баян үлгий бол ерөөсөө маш сайн айргтай. Гэт энэ аймагуудын тоос нэмэгдэж байгаа шүү. Энэ бол бас их сайхан мэдээ байгаа. Тэгээд бид нэр аль болохоор л энэ Өрмийн цагаан нуур гэж байгаа сайхан Баян агт Орхон сумын Болгон аймгийн цаана байдаг Өрмийн цагаан нуур гэж тэр газар бас айргны нэг өргөөтэй болъё. Тэгээд жил болгон том айргны уралдаан фестивал бий болгоно гэж яриад байж байгаа. Тэгээ манай их хурлын гишүүд энэ төр хөөцөлтөөд төсөв мөнгө тавигдаад ингэ явах юм бол бид нар өөрснөө хийдэг энэ бүтээгдэхүүнээ нэрд гаргахгүй юм бол хаанаас ч өөр улсуудын нийт гаргахгүй шүү дээ. Энэ дэр манай засгийн газар их хурлынхан маань дэмжлэг үзүүлээд өргөөтэй болоод түүнийхээ дараагаар энэ саяны миний нэрлэдэг хэдэн аймагуд манаас ийм өргөөнүүттэй болчих юм бол бид нар бол ер нь бол олон улсын аялал жуулчлалыг татах шараа иргэнээс л илүү тийм одоо малчид маань бас санхүү эдийн засгийн бололцоо нэмэгдэх юм бололцоо байгаа юм болоо гэж бодох юм. За баярлалаа. Бидний урилга хүлээж авч ярилцсанд Мөрдний соёлыг Монголдод төдийгүй дэлхийд түгээхэд өөрийн хувь нэмрээ оруулсан эрхэм танд баярлалаа. Хурдан хөлгийн босоо цагаан амир дурууд мараа үнэн мөнхийг өгдөж яваарай гэсэн бэлтгэл өрөөлөөр энэ удаагийнхаа ярилцлагыг
өндөрлөё. За баярлалаа. За та бүхэндээс энэ ороо мэдээ одоо үргэлж одоо унсан хөлөг болгоно хордон оног болгоно босоод өрөх болтугай гэж ирээ. За баярлалаа. Үндэсний өв соёлоо дээдлэгч эдэж компанитай хамтран хүргэдэг Эрдэмт туяачид Ирмгийн хөлгүүд цувралын ээлж дугаар хүрлээ. Манай энэ удаагийн Зочин Булган аймгийн Монгол Сүмийн бол Монгол улсын манлай уяач цэгмдийн цэнгэл байлаа. Бидний ярилцлага та бүхний таалд нийцсэн баха гэдэгт итгэлтэй байна. Дараагийн дугаараар дахин уулзлаа. Түр баяртай. Үндэсний өв соёлыг дээдлэгч, дэдийш